Онцгойдлын байгууллагаас сар бүр олон нийтэд хүргэдэг Немо подкаст ээлж дугаарын зочин Монголын байгаль хамгаалагчтай холбооны тэргүүн Эрдэнэ Цолмон студид хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За бид өнөөдөр яг таныг урьсан хэд хэдэн бас шалтгаантай онцгойдлын байгууллагаас ойрын төмөрс өрсөн сэргийлэгч чиглэлээр сэргийллийн хамгааллын агныг зохион байгуулж байгаа. Мөн дээрээс нь сар бүрийн сүүлийн 7 хоног бид аюулгүй байдлаар шалгах 7 хоног болго өнгөрүүлдэг. За мөн одоо энэ ой мод ой хэрийн энэ үзэгдэл маань бидэнд ямар одоо зүйлийг өгдгийг тий буцаагаад бид одоо түүнийг яаж хайрлах ёстой вэ гэдэг ийм танин мэдхүү мэдлэг бас олгоё гэдэг үгнээс одоо таныг студид урьж ярилцахаар болсон байгаа. Хүмүүр одоо Монгол улсын үндсэн хуулийн 17-гийн 2 зааснаар тий хүн одоо хөдөлмөрлөх, үр хөвгтийг өсгөх, за үүний гал нэг залтанд байгаль орчноо хамгаалах журам төрхтэй гэж заасан байдаг шүү дээ тий. Ер нь яг энэ үүргийг бид үүргээ биелүүлж гинүү гэхээсээ илүү эрхэл идлээд байна уу да гэдэг ийм зүйлүүд ажиглагдаад байдгийг. Энэ дээр ер нь та ямар үзэл бодолтой явдаг вэ? Ой хэрийн төмрийн ихэнх шалтгаан нь бол хүний буруутай үйл ажиллагаанаас болоод байгаа. Мэдээж сүүлийн жилүүдэд урамцлалын өөрчлөлт гэдэг зүйл бас хавсрах хүчин зүйлээр маш одоо хэмжээгээр нөлөөлж байгаа. Сүүлийн жилүүд 80-аас холбоотой төмрүүд нэмэгдэж байгаа. Мөн дээр нь Монгол улс чинь дэлхийн дунджаас одоо 2.4 градусаар дулаарсан буюу дэлхийн дунджаас 3 дахин эрчимтэй дэлхийн дулаар явагдаж байна. Үүнийхээ холбоотой яаж юм ихээр жилд ордог хурдцны хэмжээ 7% буурсан ба. За үүн дээр нэмэгдээд хүмүүсийн буруутай үйл ажиллагаа авсрахаараа сүүлийн жилүүдэд ой хэрийн төрмийн давтамж бас хор хөрөл маань нэмэгдээд байна удаа гэсэн. Үнэхээр сэтгэл хөдлөлтөд том мэдээлэлүүд бол гараад байгаа. Байгаль ой маань бидэнд одоо маш гоё таатай орчныг за дээрэс нь одоо юу гэдгийг амьдрах аюулгүй байдлыг энэ амьсгалж байгаа агаарыг тий идж байгаа жимсгнийг гэд бид одоо ингээл ой модонд очиад нэг хязгааргүй эрхчлөөч гэдэг юм. Ингээл бүх зүйлийг ингээл мэдэрч чаддаг штэ. Гэтэл бид буцаагаад тэр байгалаа хайрлаж хамгаалахад ер нь юу өгөх ёстой юм бэ? Ямар гоё асуулт тий. Ер нь бол ой мод гэдэг бол тусдаа одоо том цогц экосистем тий. Ямар экосистем бэ гэхээр хүн болон хүрээлэнгүй орчин одоо амьтдад бол хай тухтай амьдрах тэр таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа суурь хэрэгцээг хангаж байгаа юм гайхамшигтай экосистем байдаг. Үүнийхээ ч хүрээнд бол ой модонд бол биологийн төрөл зүрийн 80% байдаг гэдэг энэ судалгаа байдаг. Тэгэхээр ой гэдэг бол үндсэндээ бол хүний одоо амьдрах хүн болон байгаль амьтдын таатай амьдрах хүчний тэр нөхцөл бүрдүүлж байгаа орон байр хоол дэжил болдог ийм онцлогтой. Гэтэл одоо маш харамсалтай юмтай хэлээ л да. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол Монгол улсын зөвхөн хошин ой талбайгаар наваад үзсэн. Монгол улс нэг 612 мянга хошин ой талбайтай. Гэтэл үүний 12% нь сүүлийн одоо 10 гаруй жилд одоо хомсцсон байна. Гэтэ ямар холбооно гэхээр хүмүүс хэдэлдээ мундаснаас болоод тэгээд за яг үндсэн одоо талбай хэмжээг одоо хомж байгаа буюу одоо хохирлөвчүүлж байгаа үндсэн шалтгаан бол төмөр байдаг. Гэтэл 12% гэхээр за нэг 60 орчим мянган талбай байлаа гэж үтэй. Нэг хошин ой экологийн эдийн засгийн үнэлгээ бол нэг 80-120 мянган хооронд байгаа. Тэгэхээр за дунджаар 100 мянгаар аваад үзье. Тэгэхээр 6 их найт төгрөгийн хохирол зөвхөн хошин ой дээр учирсан байна гэж. За энэ маань ямар хохирлыг яриад байгаа юм бэ? Эколог эдийн засгийн хохирлыг яриад байгаа. За экологийн хохирол гэхээр мэдээж одоо хошин ой гэдэг бол цэвдэг тогтоом барьдаг 70 гаруй үзүүлэн хөвгтэй амьтад 200 гаруй шувуудын одоо амьдрах орон байр идэж тэжээл нөөц болдог. Үнэхээр гайхамшигтай. Мөн дээр нь бол мөнгө цэвдэг тогтоом барьдагаас гадна голуудын ихийг бүрдүүлж идэг. Гэт ингээд төмөлж чадаад мэрэгчээр сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр маш одоо хурдстайгаар голууд маань бол ширгэж алга болж байгаа юм дүн мэдэнүүд байгаа. Энэ маань бас одоо төмөрөөс холбоотой одоо экологид үзүүлж байгаа том хохирлын маань нэг хэлбэр болж байгаа. Үүнээс гадна бас эдийн засгийн хувьд хохирд гэж байгаа. Тэр бол одоо хүн болон одоо хүнд бол үзүүлж байгаа маш хэмжээний хохирлууд бол бий болгож байгаа. Таны хувьд ой хэрийн бүсээр маш их ингээл яваал туршилтуудыг хийгээл ингээл явж байгаа харагддаг л да. Тэгэхээр одоо яг энэ ой хэрийг сүйдсэн талбайг нөхөн сэргийх боломж ер нь ямар байдаг юм бол энэ талаар судалгаа мэдээлэл өгвөл. Тий яг одоо төмөрт нэрлсэн талбай бол нөгөө харилцаа адилгүй л дээ. Их баг дунд ямар эрчмээр төмөрчсөн самаараад сэргэж чадах нь харилцаа адилгүй байдаг. Одоо баг буюу өнгөний төмөр явуучих юм бол харьцан хурдан сэргэж чинь. Хамгийн одоо гүнд хөрсөнд одоо орсон төмөр гарах юм бол гүний төмөр явах юм бол үнэхээр тэр одоо юмуд бол хатсан байдаг л да. Одоо тэр ч утгаараас сүүлийн тоо мэдээгээр 1.6 сая га талбай ойн төмөрт нэрвэлцэн гэдэг тоо байна. Энэ маань бол Монгол улсын одоо нийтний 14 сая га талбай гэх юм бол үнээс бараг хэд 10 орчим хувь болгоо тий. Ийм өндөр хувь нь бол төмөрт нэрвэлцэн талбай байдаг. За тэгээ хүмүүс ярьдаг л да төмөр ингээд
шатсан талбайнууд өөрийнхөө аясаар нөхөн сэргээдэг. Тэр нь бол түрүүний миний ярьж байгаа нэгдүгээр эрчмээс хамаарч байгаа. Хоёрдугаар бүсээс хамаарат байгаа юм л да. Яг ингээд Монгол улсын бориолаа бүс бол одоо нэг сэлэнгэд болон хөвсгөлд бол байдаг. За энэ бүсүүдээр төмөр гарахад харьцангуйгаар баг болон дунд шатлалтай төмөрүүд явах юм бол сэргэж чадвар нь өндөр байгаад байдаг. Ягаад гэвэл яг нөгөө Сибирийн бориол айн урд зах байдаг учраас. Гэтэл бид нар мэддэг хангаан нуруунд өрөнгө, харанга, завхан. За энэ чигийн ойнууд маань ямар байд юм бэ гэхээр сэрэн бүсийн навч хүмүүсээ гөвдөг гэдэг өөр ангилалт байдаг. Тэгэхээр яаж юм гэхээр тэнд бол төмрийн нөлөө орсод дараагаар сэргэж чадвар маш муу байдаг. Тэр үедээ одоо бэлчээрийн одоо нөлөөгөөр мал эцсийн нөлөөгөөр хүртэл сэргэж чадвар алдаад байгаа байхгүй. Тэгэхээр маш эмзэг тогтцтой гэсэн. Ерөнхийдөө манай энэ сэрэн бүсийн яа бол ихэнх 70% эзэлж идэг учраас яаж юм гэхээр төмрийн нөлөөгөөр төмөр чадсан дараагаар өөрийнхөө аясаар сэргэж чадвар тэгэхээр хангалттай байгаа. Жишээлх юм бол өнгөрсөн жил бид ингээд тархтаа нургаар яваад ингээд ажиллажлаа л да. Тэгээ харж хахад 2002 оны төмөрт гарсан талбайнуудаас бол за тодорхой хэмжээнд сэргсэн талбайнууд байна. Гэтэл сэргээгүй талбайнууд маш их дээр нь хэрэгцсэн талбайнууд маш их байгаа байхгүй. Энэ маань бол үнэхээр одоо халилмаар гэтэл түрүүний миний ярьсан хуш дээр аваад үзэх юм бол тэр яг бидний судалгаа хийжсэн талбай дээр 1000 гаруйга хушаа байсан. Одоо бол нэг 100 орчим гал үлдсэн байгаа юм л да. Тэгээ яг тэр хушаа байсан талбайнуудаар нь яваад үзэхээр хөрсөнд нөгөө хөвгөн давхрууд нь байхгүй болсон. Бараг хэрэгжсэн. За нэг зарим газрууд дээр нь бол яг шинсээ оогоор төрж байгаа юм болж байгаа зүйлүүд бол ажиглагдж байсан. Тэгэхээр үүнээс одоо нөгөө төмнөөс одоо үлдэж байгаа хор хохирол нь урт хугацаанд явагддаг юм байна гэдэг юм хүмүүс бол бас байна. Тэгээ мэдээж богино хугацаанд бол яаж юм гэхээр бид нар нөгөө BMW Canon гардаг шнэ төмөр хахад бүх хамтдын өөр одоо ингээл одоо шатаал ингээл дайж явдаг. Яг тэр бол үнэхээр байдаг. Төмөрийн дараа бол үнэхээр халагламар болсон байдаг. Ямар нэгэн байдлаар таны үйлдэлээс болоод байгаль экологт одоо ямар хэмжээний хохирол учирч байгааг мэдэхгүй ч гэсэндээ тэр чинь эргээд нөгөө нэг нөхөн сэргийгдэх тухайн одоо ойд байгаа байгальд байгаа одоо хан амьтдын одоо түүний илгэр тижэл болох орон байр болох энэ асуудал хүртэл ингээд дайжих ийм асуудлууд ингээд үүсгэсэн маш олон юм сөрөг үр дагавруудыг бий болгоод байна гэдгийг хүмүүр ядаж мэддэг байгаасна гэж маш хүсдэг. Тэгээд яг бид ингээд нөгөө байгалийн хамгаалалт гэдэг маш том юм яриад байна л да. Хамгийн энгийн зүйлс ер нь юу юм бэ? Члэн сэргийлэх нь бол нэг намрын арга хэмжээ юм байна гэдэг ойлголтод бол хүрсэн. Яг бол гамшиг үзэл аюул үзэл гарахаас нь өмнө наан нь бэлэн байдлаар хангах гэдэг нэг юм асуудал. Ядаж байгаа сүүлийн жилүүдэд энэ уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн амар сүүл нөлөө бидэрт ингээд илт мэдэгдээд байна л да. Энэ жил бол хинти доорнод сэлэнг за хамгийн их одоо төмөр хардаг энэ бүс нутгууд маань бол хуур ашиглалтын зэрэг маш өндөр байгаа. Өвөл 1-2 сард ингээд явж цасгүй байгаа. Тэгээд ингээд хөрснө ингээд одоо хатсан уснууд ингээд шууд ингээд бутраад байгаа байхгүй. Маш хураа байгаа. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бүр онцгойлон одоо хуурашилтын зэрэг хэтэрхий өндөр байгаа бүр нэг аюултай хэмжээнд очсон байна уу да гэж бодож байгаа учраас үнэхээр одоо халгалж байгаа нь бол төмөртгий гараасаа гэж залбирч байгаа. Тэгээд төмөр гэдэг бол ерөөсөө нэрэн чиг гэсэн айхтар гоостой төв юмэр гэдэг. Ер нь бол маш их хохиролтой. Эдийн засгийн хувьд гэхээс илүү экологи байгаль орчинд бол бүр асар хохиролтой юм зүйл байдаг учраас хүн болгоны үүрэг оролцож чухал байна гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Тэр одоо төмөр яагаад гарч юу? Миний одоо оролцоо юу байв те? Дээрээс нь би яавал энэ төмөрийг бас гарахгүй байхад гар буй оролцох боломжтой вэ? Би ер нь юу хийх ёстой вэ гэж боддог гэж би бас боддөг шүү дээ. Тэ би бас нөгөө баглын байгаль орчны холбооны яагаад үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэхээр ерөнхийдөө яг энэ талын мэдээллүүдийг бид нар бас олон нийтэд өгч явах юм байсан чадварчлахаас ингээд тэр хүрээнд яг улсын хэмжээнд бол 1074 байгаль хамгаалагч байгаа. Үүний нэг 80 орчим хувь нь бол яг байгаль орчны холбоонд бүртгэлтэйгээр ингээд яваад байгаа. Үүнээс гадна дахиад 500-аад иргэд одоо бүртгүүлээд явж байгаа. Тэр хүмүүс маань ямар зорилгоор бүртгүүлсэн юм бэ гэхээр идэвхтэн байгаль хамгаалагч тийм нөгөө төрөөс цалин авдаг. Сайн дурын одоо энэ байгаль хамгаалалт үүсгэх хувь нэмэр оруулъя гэдэг. Яг бид сайн ярьж байгаа шиг нөгөө эртээ одоо зарлал мэдээлэл те гэдэгтэй адилхан бид тэм сүлжээг өргөдөг байгаа гэсэн. Яаж юм хэрэг нөгөө байгаль хамгаалагч бол одоо жишээлбэл Швейцарт 2 км квадратад нэг байгаль хамгаалагч одоо оногддог сая бид дэлхийн байгаль орчны чуулганд очиж гайхаж ирсэн. Манайд болохоор ч яаж юм 100-аас 400 мянган гадал одоо оногдоод байдаг.
Энэ хүн ч одоо ийм том талбайг хариуцаад хамгаалаад явах ямар ч боломжгүй. Тэгэхээр одоо ямар систем эзэлж шаардлагатай байна гэхээр нутгийн иргэдэд тушилсан. За тэрэн дотор нэг 10 хүнээс 1-2 нараа нэг сэргийлэн бас нэг илүү байгалаа хамгаалъя оролцъё гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг нь чадварчуул сургаад идэвхтэй байгалах хамгаалагч болгоод ингээ явж байгаа. Одоо нэг 500 орчим идэвхтэй байгалах хамгаалагчтай болсон. Нэг 2017-8 оны төмрийг харсан шүү дээ. Битүү утаа болдог. Битүү утаа болсноор яаж юм гэхээр Улаанбаатарын уушгаараа хүртэл эрүүл мэндийн хөтөлбөр хавж байгаа. Дээр нөгөө битүү утааны улмаас бороо орох болчихж байгаа. Энд чинь өөрөө нөгөө яг нэг хүлэмжин дотор хийцсэн юм шиг юм болоод шүү дээ. Хүлэмжинд яаж юм гэхээр нөгөө эхлээд бол сэрхэн байдаг. Эхний нарны тусгал орж ирэхээр халдаг. Тэнгуудаа нөгөө халт нь улам нэмэгдээд байдаг. Тэ нөгөө хүлэмжнээсээ гарч чадахгүй байдаг. Яг энэ процесс үүсээд байдаг. Учираас төмрийн нөгөө хор хохирол нь ганцхан тэнд байгаа хүмүүс гэхээс илүү бүх нийтийн одоо хохирддаг ийм аюултай одоо аюулт үзэгдэл одоо бүр гамшиг болдог учраас иргэн мөрийн оролцоо чухлаа гэдэг дахин хэлэх хүсэж байна да. Альва зүйл дээр бэлэн бай, аюулгүй байдлаа ханг гэж бид нар байнга гэж хэлдэг. Гэтэл тэр чинь нөгөө том зургаар биш зүгээр энгийн жижиг зүйлээс эхлэхэд нэг жижигхэн шүдэнц ямар их одоо тарьдаг юм бэ гэдгийг бид ингээл байнга л ингээл харж идэг шүү дээ. Таны хувьд бол магадгүй ойрын төмөр ингээл нөхцөл байдалтай ингээд танилцаад явахаар илүү л тийм халгаламаар хэцүү дүр төрхүүд байдаг бах та тийм. Ер нь аимшигтай л да. Яг тэр төмөр гарч байгаа тэр нөхцөл төр очоод бол өөр аимшигтай. За тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр бас өрөөдмөр байдалтай байдаг. За тэгээд тэндээс нөгөө нэг тэр чинь тухайн үеих шүү дээ. Энд чинь эхлээд бол наан бэлэн байдлаас л явж байгаа. Тухайн үед нь шуурхаа унтрах гэж. Дараад нь нөхөн сэргээ харамж яасан. За энтэй яг зэрэгцээд нөгөө хохирдсон хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг ингээд одоо ингээд сүнхээр халагламаар байдаг л та. Яг үндсэндээ бол тэр төмөр гэдэг чинь яг тухайн мөчдөөч одоо зөвлөлөг үзүүлээд байгаа юм биш. Урт хугацаанд ингээд зөвлөлөг үзүүлээд байгаа. Асар их том хор хохиролтой зүйл байгаад байгаа. Тухайн зүйлд өөрөмсөг хандах гэж нэг гой зүйл байдаг те бүх зүйлд ингээ өөрөмсөг хандах гэдэг чинь тэр чинь өөрийгөө хайрлаж байгаа юм чи бусдыг байгалийнхаа ихтлгийг ингээ хайрлах тийм гой зөв хандлагатай болж байна шүү дээ. Ийм гой хандлагатай иргэн олон байгаасай л гэж хүсэх байна те. Тийм. Сая айгуу гой нөгөө голыг олоод хэлсэн шүү дээ. Өөрийгөө л хайрлах те. Ер нь бол энэ байгаль хамгаална, байгалыг хайрлна гэдэг чи явж өөрийгөө л хайрлаад байгаа шүү дээ. Энд одоо төмөр орж байгаа юм бол манай мал, манай одоо үлж дээр нь тэгээд тэр нэг уудаг ус тэг гол горих байхгүй болчихно. За тэр ан амтын жигүүртэн шууд маань алга болчихжээ. За дээр нь болохоор гол одоо нөгөө яаж нөхөр үе үедээ нэг үлдэх үр хожтой үлдэх тэр нөөц маань байхгүй болчихжээ. Дээр нь энэ манай байгалийн байгалагч өөрөө шавхагдах нөөцөлдөө нөхөн сэргээдэг гэхдээ шавхагддаг нөөц. Тэгэхээр нөгөө зүү зөхстэй ашиглалтын асуудлуудыг давхар тавих хэрэгтэй болно. Ганц төмрөөс олболж байгаа гэхэд л одоо сая бид ингэ ярьж штэ үүнээс гадна нөгөө мод бэлтгэлийн асуудал, за нэг үнэлж авч байгаа асуудлууд зөндөө олон асуудлууд байгаа. Энэ болгон дээр иргэн болгон оролцож яах гэдэг чинь өөрөө явж хэнийг хамгаалаад байгаа юм бэ? Намааг биш байхгүй тий. Өөрийнхөө үр хойчийг ирээдүйг хамгаалж байгаа. За бүр цаашлах юм бол бид нар ингэж ярьдаг. Үндэсний аюулгүй байдлын хуулинд дээр ч гэсэн тодорхой заасан байдаг. Байгаль хамгааллын алба бол одоо үндэсний аюулгүй байдлыг батламгааж байгаа алба юмаа гэж заасан байдаг. Мөн ялгаагүй онцгой тий хэллийн зэрэг орцсон байдаг. Тэр юу гэж хэлэх гээд байна гэхээр байгалаа хамгаалж яана гэдэг чинь явж бид нар Монгол улсынхаа тусгаар тогтнолыг аюулгүй байдлыг батлан хамгаалах тодорхой хэмжээнд хоньны оруулж байгаа гэж ойлгож болно. Яагаад гэвэл бид нар усгүй бол, бид нар модгүй бол, бид нар урмалгүй бол, тий амтангүй бол бид нар мянга одоо хөлийн зурус байгаад энэ тусгаар тогтнол оршин тогтох боломжгүй л дээ. Тэгэхээр байгаль хамгаална гэдэг бол иргэн мөрийн журам төрөг. Тэгэхээр энэ үүргээ биелүүлнэ гэдэг маань эцэст өөрийгөө хамгаалж байгаа буюу өөрийгөө одоо хайрлж байгаа хамгийн том одоо арга хэмжээ болно гэдгийг бол эцэст нь зөвхөн томилохыг хүсэж байна болж чадж байсан да. Баярлалаа танд бидний урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Манай подкастын өнөөдрийн дугаар инх өндөрлөж байна. Тэгээд нэг зүйлийг бас уриалахад иргэн бүр урьдчилан сэргийлэгч байж чадна. Гэхдээ та зөв үйлдэлийг, зөв дадлыг хөвшүүлээд түүнийг үр хоочтой өвлүүлэх энэ зүйл чинь л Монгол хүн болж төрсний магадгүй энэ эх орноо хамгаалах энэ сайхан журам төргийг биелүүлэхэд хамгийн том хувь нэмэр оруулах байхаа гэж ойлгож байна. Баярлалаа.